За юу цаанд залуусаа. За өмнөх бичлэгийн дээр амласнараа би өнөөдөр нөгөө сонголтын засаглуудаа харуулахаар болсон байгаа. Тэгээд сонголтын засаглуудыг 3 шатанд авч ирсэн ээ. 3 шатанд чижтэй. Эхний шатанд болохоор зүгээр бие ялгалт гэж байгаа. Тэгээд дараа нь болохоор зүгээр basic буюу үндсэн сонголтын засаглуудыг ороод тэгээд бүр шахсан сонголтын засаглуудыг оруулах болно. Хэрвээ та үндсэн сонголтын засаглуудыг амар амархан хийдэг тэгээд танд нэг нөлөөлдөг бол та шахсан сонголтын засаглууд руу харсан зүйл болно. За бичлэг рүү орцгоё. За та бүхэндээ хэлэхэд халаалтын дасгалууд аягүй чухал байгаа шүү. Би халаалтын дасгалууд та бүхэн ямар ч спорт байсан эхлээд би халаалтаа заавал хийж сурсан байдаг. Тэгээд би халаалтыг хийхин утга учир нь гэх юм бол та бүхний тухайн үеийн бэлтгэлийн чанар чадамжийг дээш нэгсэх нь дээрэс нь бэлтлээс хамгаална гэх мэтчлээ олон давуу талтай байгаа. Тийм болохоор заавал би халаалтаа хийгээрэй гэж хэлье. За тэгээд наад чи хэрвээ одоо фитнест ирсэн бол одоо би амжилт гээд фитнес дээр байна. Тэгээд хэрвээ фитнест ирсэн бол та бүхэн фитнесийн гүйлтийн зам дээр гүгээд нэг 10-аас 15 минут ч юм уу 20 дээдл нь 20 минут гүгээд тэгээ хаалж болно. Харин гэрийн нөхцөл болохоор хэрхэн хаалгах вэ гэхээр маш амархан. Би одоо та бүхэнд харуулъя. За одоо ингээд jumping jack гэдэг нэртэй энэ дасгал байгаа. Энэ дасгал маань болохоор нэг халаалтанд аягүй их тохиромжтой дасгал байгаа. Гэрийн нөхцөлд хоёр гараа зэрэг дээшээ сонгоо хоёр жишээ ингэж тавьж өсөрсөн байдалтаар хийдэг дасгал байгаа. Үүнийг 30-аар 3 удаагийн оролтоор юм уу 30 секундээр 3 удаагийн оролтоор ингэж хийгээд голоор нь 3 секунд 30 секунд амраад явуулах их тохиромжтой дасгал байгаа шүү би ялахад. Тэгээд одоо хажуу талаас нь хийж үзүүлэх болно. Тэгээд ерөнхийдөө энэ халаалтын дасгал болон сонголтын дасгалууд маань ерөнхийн анхан шатны дасгалууд байгаа гэдэг та бүхэн ойлгох хэрэгтэй шүү. За энэ одоо өвдөг өндөр байна. Өвдөг өндрийн дасгалыг хүн болгон мэдж байгаа. Үлмээ дээр өвдгөө дэшээ өндөр өгөө. За тэгээ бас 90 градусаар гараа байрлуулаад уушаа савж өгдөг дасгал байгаа. Анхан шатны сонголтын дасгал руу орцгоё. Анхан шатны сонголтын дасгалууд одоо энэ дасгал маань болохоор нуруулаа орж өгдөг дасгал шүү. Хоёр гараа дэшээ сайн сунгаад тэгээ нэг тал руугаа тонгож өгдөг. Тэгээ нөөдөлтөө мөн ялгаагүй юм тийм. Дасгал болгоны дотроо 8-аас 10 секунд багтаа өөрөө дотроо тоглоод тэгээд талуудаас солиод хийж явах юм даа. За хоёулаа хоёр жишээ тавьж байгаад аль нэг хөл рүүгээ доошоо ингэ сунгаад тэгээд бас хөлнийхээ гадна талаас нь ялах барихыг бодорой. Нөгөө талдаа мөн ялгаагүй 8-аас 10 секунд хийгээд явах. За одоо болохоор доошоогоо явж байгаа. За дараагийн дасгал маань болохоор доошоогоо хоёр хөлөө нийлүүлээд явдаг юм дасгал байгаа. Хэрвээ эхний ээлжиндээ хэцүү байвал хуруугаараа хүрээд хуруугаараа хүрэх амархан байвал гараатгаж байгаа түрээд гараатгах нь амархан байвал алгаараа хүрхийг бодорой та бүхэн. За одоо болохоор ингээд хөлөө салбараад гэж тавиад доошоо явж байгаа. Энэ болохоор хойтлын хөлний илүү ачаал олох зэрэгтэй дасгал байгаа шүү. Тэгээ мөн ялгаагүй нөгөө талдаа бас 8-аас 10 секунд дотор байна. Би болохоор арай л 8-аас 10 секундээс бага хугацаанд хийж байгаа. Яг л хүчний дасгалаа хийх удаа юм сонирхолтой болох гэсэн. Одоо энэ дасгал маань болохоор хөлөө явах юм байна. Тэгээд энэ амархан байх урагшаа ингэж томоод юм дасгал байгаа. Энэ болохоор гоёнд ордог байгаа шүү. Миний хэлснээр ихтэй дасгалууд маань нуруу толон хөлн илүү их ордог дасгал байгаа. Нүүдэлтэй мөн ялгаагүй. За дараагийн дасгалууд маань болохоор суугаад хийх дасгалууд байгаа. Хоёр улаан нийлүүлээд биеэ ойртуулад тэгээд хөлнөөсөө бариад тэгээд тохоогоороо өвдгөө доошоо сайн төлөвч өгөх дасгал байгаа шүү.
Энэ дасгал дээр өвдгөө аль доошоо түлхээд газар хөрж ивэл маш их сайн гэсэн үг. Тийм учраас та бүхэн өөрсдөө сайн хичээл зүтгэл гаргаад зэрэг. За энэ дасгал маань тэгэхээр нэг үлээ уушаараа тавьж байгаад нэг үлээ дагуулаад өвдгөнийхөө хавцаа. Тэгээд тоогоороо нөгөөлнийхөө өвдгийг тэгээд цаашаа ингээ бие эргүүлдэг дасгал байгаа. Энэ дасгал маань нуруу болон өвцөгний хэсгээр үлээ гардаг дасгал шүү. Нөгөө талдаа мөн ялгаагүй адилхан байдаг. Бие ажиллах цаашаа явах. За энэ дасгал маань болохоор хөлөө өвдгөн дээрээ тавиад цэжлэг уушигдаг байгаа. Өвзөг болон гоё хэсгээрээ сонголт мэдүүлж байвал бас сайн гэсэн үг. Тэгээд өөртөө илүү их шахаад хийгээд өгөөрэй. За хоёр хөлөө хоёр жишин тавиад нэг талаа сонгоод ингээд төлнөөсөө бариад илүү хэцүү болох эсвэл хойдлоор яг ихний дасгалаар хийжсэн шиг ингээд тавиарай. Энэ нуруу болон хөл хоёр зэрэг ордог байгаа шүү. Би энд нэг алдаа гаргасан өвдгөө баг зэрэг нугалсан байгаа. Сонголт иймэрхүү сонголт хийж байгаа явцад өвдөө хийжээч тийм болохоор гэж зөвлөё. Нөөдөлтөө муу ялгаагүй ингээд байна. Тэгээ одоо урагшаага сонгоод ажиллах урагшааг нь тонгоод тийм үү. Тэгээд энэ хэрэг хэцүү үйл та шилбэнээсээ бариад татчих үзээрэй. Хөлөөс ерөн згсэн сгсэрх нь юм чухал. Шүнс нь хитрхийг санаад ирсэн үедээ болсон баг зэрэг суулж өгч байгаа гэсэн. Тэгээ одоо урагшаага хийж байна. За та бүхэн сая одоо юуны basic дасгалуудыг, ерөнхий дасгалуудыг бол харлаа. Тэгээд одоо агсын шатны одоо шахсан одоо дасгалууд нь одоо саяны дасгалыг одоо баг зэрэг илүү одоо шахалтай илүү их өвдөлт мэдрэхээр дасгалууд байгаа. Гэхдээ өвдөлт мэдрэж ийн гэд буруу гэсэн үг биш шүү. Өвдөлт мэдрэх тусмаа илүү сайн гэсэн үг. Гэхдээ бүр хэтрүүлээд огт хийгээд хэрэггүй. Яг өөрөөсөө тааруулаад хийгээрэй. За одоо ингээд агсын шатны дасгал руу орцгоё. За агсын шатны дасгалууд. Агсын шатны дасгалууд дээр дөрвөн дасгал сонгож авсан байгаа. Хамгийн ихний дасгал болохоор хүн болгоны баг мэддэг А, Б, С суулт гэсэн дасгал байгаа. А суулт маань болохоор хоёр хөлөө яг хоёр тишээ дараад алилах доошоо яваад болж өгөх суух процессын дасгал байгаа. Б суулт маань болохоор баруун хөлөө урагшаа тавиад хоёр өвдгөө хоёуланг нугалахгүй байхыг та бүхэн хичээгээрэй. С суулт маань болохоор зүүн хөлөө мэдээж хэрэг урагшаа тавиад юм байна. Тэгээд 8-10 секунд хамгийн багтай бишээ гэрэл хүссэн секундээр хийж болно. Тэгээд агсын шатны дасгалууд дээр маань нэг ганц алдаа гарсан. Би дөрөвдөг бичлэгэн дээр ихтэй камера жоох доошоо байсан. Гэхдээ тухайн бичлэг тавьсан. За одоо энэ маань болохоор шилдэнд ордог сонголтын дасгал байгаа. Одоо хандлуун яг хөлөө саяны харуулсан шийдэлтэй байдлаар тэгээд улаа айл болох одоо өсгий хэсгийг айл хамтаа ойрхон байлгаад тэгээд ингээд дээшээ яг хөлөөрөө босч үзээрэй. Тэгэх маш шилдэнд чинь ингээд дасгал гарах шүү. Нөөдөлтөө мөн ялгаагүй адилхан хийн. За энэ дасгал маань болохоор жоохон яг хийгдэж байгаа хичмээр мэн дасгал байгаа. Гэхдээ яг нурууны хэсэгт маш их сайн орж өгдөг дасгал байгаа шүү. Нуруугаа сайн доошоо болгоод алах дэшээ бүтээс байдалд болгоод ингэж хийдэг байгаа. За энэ нөгөө дөрөвдөх дасгал маань хоёр гараа дээш болгоод нэг гараа урдуураа буулгаад алах дээшээ хүрхийг оролдоод байгаа. Таны одоо гараа буулгаад дараагийн гараа дээшээ болгоод тоолж чинь илүү дээшээ орж ирэх сайн гэсэн үг. Тэгээд тэрнээс гадна үлмигээ бас үгээд сайн. За сая шахсан шатны дасгалуудаа сая дөрвөн дасгал ерөнхий дөрвөн дасгал харууллаа. Тэгээд сүүлд нь хэлгээд за үнэхээр өндөр болохыг хүсэж ивэл хүн болгоноос хичээл зүтгэлэх шаардна. Тиймээс ердөө эхний өдрөөс авахуулаад та бүхэн хийхдээ өглөө босоод хийгээд
орой унтрахаа өмнө ч юм уу хийгээд ингээ яваад байгаа. Тэгээд цаашаа өдөржин улам илүү ихсэх тусам оролцоо илүү ихсэх хэрэгтэй. Эхлээд өдөртөө 2 байсан бол сүүлдээ 4 болоо 5 хийчихсэн бол тэгжээж үр дүн нь илүү харагдана. Тэгээд өөр нэмж хэлэх зүйл гэх юм бол орой эрт унтж байгаарай. Өндөр болохыг хүсэж байвал орой эрт хамгийн цаатлын цагтаа 11 наадлын цагтаа 9 ч юм уу тэгж унтж байгаарай. Тэгээд 18-аас хэрвээ доош нас за 20 хүрээгүй л ах юм бол 9-өөс 11 цаг унтчихвэл илүү хүндий болох магадaltaй гэсэн. Тэгээд ер нь л хамгийн доотлолтой 7 цаг нэр заавал авч чараа. Өөр хэлэх зүйл гэх юм бол ер нь саяны бичлэг рүү гавь хараад шүү дээ. Тэгээд өдөртөө дор ээж 300 мг сүү 1-2 өдөр идэд яваад байвал бас жим буст болж өгөх шүү. За энэ бичлэгийг үзсэн та бүхэнд баярлалаа. За сая бичлэгийн янзлж явахдаа ер нь бол харлаа. Тэгээд хэрэггүй гэсэн илүү хэсгүүдийг насаад ажиллаа. Тэгээд ерөнхий маш баахан цөөн тасгал оруулсан байгаа шүү. Гэхдээ энэ тасгалуудыг та бүхэн маань яг ингээд хийгээд 2-7 хоног яг ингээд өдрөөртөө дор ээж 2 удаа хийгээд явах юм бол 2 см өсөлтийг бол би найдвартай гэж хэлье. Тэгэд бас нэг зүйлийг зөвлөж хэлгээд алилах нэмэлтээр та нуурны блок гаргадаг юм бол блокоо гаргуулад бас дээрэс нь шимэс болчин сулдаг зүйлүүдээ бол түүнийг хэрэглээд давхар хэрэглээд яваарай. Тэгээд эцэст нь хэлээд баярлаа. Энэ бүхүүд энэ хүртэл үзсэнд цаашдаа илүү сонирхолтой хэд хэдэн зүйлүүд бодож явсан байгаа. Бичлэгнээ санаанд орж ирсэн байгаа. Тэгээд тэр бүх санаагаараа уулзцгаая.